Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сард нийслэлийн хэмжээнд барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа 352 байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалт явуулжээ. Ингээд нийт компани 40% нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямар нэг байдлаар хангаагүй тогтоогдсон байна. За энэ барилгад бол үндсэндээ 340 гаруй аж ахуй нэгжийн за 299 объект бол үйл ажиллагаа явуулж байгаа хамрагдсан. За эдгээр одоо шалгалтыг явуулж байхад бол зөрчлүүд бол бас нэлээдгүй байна. Уг шалгалттай холбогдуулаад мэргэжлийн эдийн байгууллагаас 118 аж ахуй нэгжид за бол 650 заалт бүхий албан шаардлагыг өргүүлсэн. За энэ шалгалтын хүрээнд бол 44 орчим сая төгрөгийн сургуулийн арга хэмжээгээр холбогдох байгууллагууд нь авсан. Үндсэндээ давтагдсан тоогоор 130-40 байгууллагууд бол холбогдох арга хэмжээнүүдээр авсан. Уг нь хуулиараа бол тухайн компани нийт төсвийнхөө 1.5%-аас багагүй мөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тусгана гэж заасан байдаг. Гэтэл энэ зүйл заалтын хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа гэдгийг алтныхан хэллээ. 352 барилгын компани үйл ажиллагаанаас 650 зөрчлөлийг илрүүлсэн байна. Ялангуяа Баянгол, Баянзүрх дүүргийн хэмжээнд зөрчил их илэрчээ. За эрсдлээр нь тооцох юм бол Баянгол дүүрэгт 4 аж ахуй нэгж байгууллага их эрсдэлтэй тооцогдож байгаа. За эндээс дурдах юм бол Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Супботингийн хавцаат компани, Иргэн цацралын барилга, за Энигмагийн Монголын үндэсний дээд сургуулийн барилга, Зорголын гүнж хавцаат компани ийм 4 барилга бол их эрсдэлтэй тооцогдсон. За хэн шалгалтаар Баянзүрх дүүргүүдээр гарсан тоо мэдээллийг хэлье. Нийт объектоос бол их эрсдэлтэй 16 байгууллага байна. Дунд эрсдэлтэй нь 33, бага эрсдэлтэй нь 26 байгууллага шалгагдсан. 352 барилгыг эрсдлийн хуваар тооцож үзье. Графикт гарснаар 60 байгууллага өндөр эрсдэлтэй, 203 байгууллага дунд эрсдэлтэй, 89 байгууллага бага эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Өнгөрсөн жилдээ харьцуулахад өндөр эрсдэлтэй ангилалд орох байгууллагын тоо 3 хувиар нэмэгдсэн байгаа юм. Өндөр эрсдэлтэй зөрчил ихээр илэрсэн 44 компанид 44 сая төгрөгийн торгуулийг оногдуулсан байна. Ингэж хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй ажилтгаас он гарсаар 8 хүн барилгын ажлын явцад амиа алджээ. 2015 он гарсаар нийт бол 12 удаагийн тохиолдлоор 16 хүн одоо өртсөн осол гарсан. За нийт тухайн ослод бол 2 удаагийн бүлэг осол гарсан. За энэ он гарсаар бол 8 хүний амьс өртсөн осол гарсан байна. Үйл ажиллагааг зогсоох улсын байцаагчийн акт бол үлдсэн байгаа. За үйл ажиллагаа зогсоох акт үлдсэний дараа бол энэ 8 осол 6 компанидэр гарсан байна. Жигүүр Гранд группийн барилга дээр он гарсаар 2 хүний амь эрсэдсэн. Мөн Наран Титан, Алтай Construction, Хурд Group, KBS, Иргэн мөнх очрын барилга дээр тус бүр 1 хүний амь эрсэджээ. Одоогоор энэ хэргийг Харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.